За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд гайхсан байж магадгүй залхуу бизан дэндүү олон хоног алга болсон байна. Тэгээд яалтчгүй ажилдаа хөдөө яваад өнөөдөр л ирлээ. Тэгээд шууд сүүлийн парта хийгээд эхэлж гин. Тэгээд оройтож хийж байгаадаа хүлцэл өчөө. За тэгээд олон юм нуршилгүй бичлэгэндээ орохоос өмнө нэг юм хэлвэл шижир компьютерийн дэлгүүрээс хамгийн сүүлийн үеийн 50 сер график карттай комо хүссэн үзүүлэлтээрээ угсруулан аваарэ. Хамгийн гоё нь парт тус бүртээ 3 жилийн баталгаатай цоо шин лацтайгаа партууд нь ирдэг шүү. За тэгээд бичлэгэндээ орцгоё. За Кагуя Наруто Сасуке хоёрыг барьж авахд хар зайцуу өнгөрснийг нь тэдэнд ярьж өгсөн дөө. Тэгээл ашгүй Наруто Кагуягийн хүлээснээс мултраад тэр маш гайхалтай өөрийнхөө хамгийн шилдэг чицүүг хараахан түнд хэрэглээгүй байгаа гэж ихэд найдлага тавиал хэрэглэх бол өнөөх чицүүн тачаангуй чицүү байвал яах вэ? Сакура шок. Гэтэл энэ арга нь Кагуяд нөлөөлж түүнийг гиндүүлж байгаад ганц сайхан зохиж чаддгаа. Тэгэн Сасуке тэр хоёр түүнийг яг битүүмжлэх гэж байхад нь тэр дахин өөр хэмжээс рүү шилжин тэднийг мөсөнд орж тэр хоёртой цуг тулалдах нь аюултай гэж үзэн Сасукег өөр хэмжээс рүү шилжүүлчихдэг. Харин энэ үед Обито ухаан орох ба Наруто түүнийг хүртэл өөрийнхөө хүчээр гарцаагүй үхэх үхлээс нь аварч чаддаг. Мөн Сакураг аван Обито өөрийн камуг ашиглан Кагуягийн бусад хэмжээс рүү орж Сасукег хайхаар болно. Тийм. Энэ дунд нэг филеринг гардаг заяа. Тэрэн дээр Какаши маань анх удаа бидэнд маскныхаа ардах царайгаа ил гаргаж харуулдаг. Тийм ээ, энэ бол Ивингийн Какаши блэ. Ягаад тэр нүрээ нууж маск өмсөхийг одоо хэрэн тайлбарлагдаагүй л гэдэг. За тэгэн Наруто тэр идэд боломж гаргахаар болж олон сүүдрийн хувилбар үүсгэн түүн рүү дайрах үед Кагуя зүхтаах үед Обито тэр хоёр болон Нарутог хувилбартай цуг амжиж түүний хэмжээс рүү орж Обито Сакура хоёр нуугдаж амждаг бол харин Нарутогийн хувилбар нь Кагуяд баригдан устдаж сэжиг авалгүй өнгөрдгөө. Мөсөн ертөнцид Наруто ганцаараа түүнтэй тулалдаж аль чадхаараа саатуулж байх бол Сакура өөрт байгаа бүх чакраг Обитод өгч Кагуягийн бусад хэмжээстүүд рүү нэвтэр Сасукег хайж хамгийн сүүлчийн чакрага дуусах үед түүнийг олох үед ашгүй түүнийг олж Сасуке өөрийн Ринганы нөгөө шилжиг хүчээрээ тэр хоёр дээр шилжээд ирнэ. Тэгэн тэр хоёр буцсан Наруто дээр очиод бүгд тулаанд орох үед дахин өөр хэмжээст рүү шилжүүлэх ба энэ нь асар өндөр татах хүчтэй ертөнц байдаг. Бүгдээрээ хөдөлж чадахгүй байх үед Кагуя тэр хоёр рүү хүрхэл юм бол хатаж өгөх аимшигтай саваагаар довтлох үед Какаши болон Обито нар тэднийг өөрсдийн аймаа золиослон хамгаалахаар урд нь яаран гүйж очих бол Обито камуг ашиглан Какашиг онох байсан саваагийн шилжүүлэн түүнийг ч мөн аварч ганц өөрийгөө л золиосолж хэдий дайсан тэгээд энэ бүхнийг ихлүүлсэн ч гэсэн тэгээд зөв талдаа тулалдаж байгаад л амиа алдаж байгаа нь энэ байдаг. Эцэст нь Обито нөгөө ертөнцид очиод Ринтэй уулзах боловч тэр хараахан ингэж явж чадахгүй надад дуусгаагүй нэг ажил байна гэд камуг ашиглан ягаад ч юм яаж ч юм те жинхэнэ ертөнцид ирж Какашитай уулзах ба Наруто бол бүх шинобыг нэгтгэсэн гайхалтай Хокэге болох үг. Гэвч түүнийг цаг нь болтол чи бол гарцаагүй дараагийн Хокэге шүү. Тэднийг заавал хамгаалаарай гэд хэрэглэх тийм цагийн хязгаартайгаар түүнд өөрийн хоёр шарингаанаа суулгаж өгснөөр Какашигийн хоёр нүд нь хэсэг хугацааны шарингаантай сэржижил байдаг шүү. Яа. Харин тулаанд Обитог алдсанд ихэд дууралсан Наруто энэ бүх хорыг найруулж байгаа хар зэцүүг өнөлж Кагуягийн гарыг тастаад хар зэцүүг түүнээс салгаж нөгөө хар саваагаараа зүлбээд хориглож чаддаг. Үргэлжлүүлэн тэгэл түүн рүү довтолдгоо. Тэр бүх сүлд мангасын хүчийг шингээсэн Расен шүргэнийг үүсгэж түүн рүү дайрах үед Кагуя ч мөн аимшиг том мангас түрхэнд хувирах ба бүр байдлыг өөрчлөөдөх нөө. Түүнд хүрхэл юм бол чакрагаа суруулж амиа алдах ба Сакураг яг барьж авах гэж байхад нь амжиж хийн ирсэн гэж Какаши өөрийн найзаасаа авсан шарингаанаараа төгс Сусано бүтээсэн байх ба Сакураг авран зөрүүлээд камун шүргэгийн шидэн мангасын гаруудыг тасдаж чаддаг. Гэвч Кагуя буцаад хүн төрхөндөө орох ба тэр модонд хүлэгдсэн нөгөө шиноби нараас чакраг нь авч асар том үнний бөмбөлөг үүсгэх ба баг багаар томруулсаар л байдаг. Энд хүрхэл юм бол тэгэл тэд ер нь бол өхөн энд яг 7 дугаар баг түүнийг тамгалан энэ бүхнийг дуусгахаар хамтдаа түүн рүү дайрах болно. Какаши камуг ашиглан түүний дайралтыг нэвт гарна. Камутай хослуулсан Райкиригаар дайрах ба түүний шав нар нь Кагуяд боломж олголгүй амжилттай тамгалаж нөгөө ертөнц рүү нэлгэх ба бүх сүлд мангасууд иргэн гарч мөн Мадараач эргэж ирдэгэ. Түүнийг дахин сар болгон хорж тамгалах ба энэ удаад хар зэцүүгч мөн түүнтэй цуг явуулах үед 6 замын даянч Хагромогийн чакра тэднийг буцаан их дэлхий дээр нь дуудан авч ирсэн ба
ганц Хагоромооч байгаагүй зөө. Бүх Хоккага нар болон өмнөх үеийн Кага нарын сүнс хүртэл ирсэн ба тэд бүгд нийлж дуудах техник хийсэн байдаг. Какашиж Обитотой сүүлчийн удаадаа уулзсан түүнд баяртай гэх ба Обитож ирэх гэж яарад хэрэггүй Рим бит хоёрт өшөө их цаг хугацаа өгөөрэй хэмээгээд түүний сүнс нь амирлан Какашид өгсөн Sharingan-ч алга болдог. Харин Мадараг үхэхийн өмнө Хаширама болох түүний ганц анд нь уулзаж амжих ба Мадараач мөн эцэст нь өөрийгөө ойлгосон байдаг бол Хаширама нөгөө ертөнцид очиж хамтдаа хундаг тулгацгаа хэмээн хэлэхэд Мадара уужруу бололтой нас бардгаа. Наруто маань наавтайгаа мөн адил салах ёс хийж жаахан нус нулимсандаа хутгалдаад л авнаа тэгэл аргагүй дээ хөөрхий гэж нэрээ. Хагоромо Эдэ тэнсийг сулсан ба өмнөх Хоккага нар бас чөлөөлөгдөх ба тэд их тайван ертөнц ирснийг харан инээмсэглээд л явцгаадаг. За байж нэг гоё юм хэлье. Play Academy-гийн зүгээс 6 сарын 21-ээс 31-ний хүртэл 13-аас 17 насны хүүхдийн туслан буюу Summer Camp болох гэж байгаа юм байна. За энэ нь тэрэлжид байх хүүхдийн туслан болох ба тусгай орчин маш олон хэрэгтэй хөтөлбөрүүд багтсан. Үүр хаанаас ч олохгүй гайхалтай сургалт болох юм байна. Үүнд хамрагдсанаар юу олж мэдэж авах вэ гэвээс маш олон байгаа заяа. Зүгээр захаас нь л дурдвал хэрхэн стартап эхлүүлэн мөн амьдралд хэрэгтэй хэрнээ сургууль заадаггүй ур чадварууд тэрч болоогүй зөө. Хиймэл оюун ухааны зөв зохистой хэрэглээгээд хар мянган маш хэрэгтэй яг л энэ насандаа сурах ёстой өөр хаанаас ч ингэж нэг дор олж мэдэж болох сургалт байхгүй билээ. Тиймээс та бүхэн Play Academy Summer Camp-д очимоор байвал доор хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч эртхэн бүртгүүлээрээ. Өөнөр хамгийн чухал нь Start хэмээх промо кодыг ашиглан бүхэл бүтэн 300 мянган төгрөгийн хөнгөлөлт идэх хэрэгтэй шүү. Тэгээд хүүхдийн тоо хязгаартай учраас та бүхэн минь тэгээд эртхэн бүртгүүлээрээ. Зуныг зугаатай өнгөрөөж хамтдаа хөгжөө Play Academy. За тэгэн мөнхийн цүкэн юмыг яаж дуусгах талаар тэдэнд хэлж өгөх ба Наруто Сасуке хоёр цугтаа нэг ижил гарны барил хийж чөлөөлөх ёстой гэдгийг Сасуке мэдэж авмагц. Энээс өмнө 5K-ыг нэн даруй ална гэж бүх сүлт мангасуудыг өөрийн Риннганаараа удирдлагандаа оруулж дэлхийг би өөрийн замаараа өөрчлөн дахин эхлүүлэх болно гэд бүх сүлт мангасуудыг битүүмжлээ хорждог шүү. Мэдээж энэ бүхнийг Наруто эсэргүүцэх ба Сасукеч чамаагч мөн адил алах ёстой. Энд бүхнийг дуусгах нь хаана очиж тулдахаа мэдэж байгаа биз гэдэл яваад өгөөд Сакура нөгөө л жон уйлдгаараа уйлаад хайртай майртай гээл мангартаж байдаг юм да. Мэдээж тэгэл энэ балаа ярианд хизээж таалагдаж байгаагүй Сасуке түнд Цукиёмийн хэрэглэн гинж зүгээр нокруулаад авнаа. Энэ бүхний хажуугаас нь харсан Хагоромо Нарутод итгэн энэ хүртэл хагаралдаж ирсэн ах дүүсийн тулааныг өндөрлүүлж өгөхийг дотроо хүсэж тэгэл түүний чакран замхран оддгоо. За эцсийн тулаан болох шийдвэрлэх газар тэд эрцгээх ба Сасуке ерөнхийдөө ахынхаа өшөөг авч бүх 5 улсыг өөрөө удирдан бүх хараалыг өөртөө авах тийм л Хоккага болохыг зорж байгаагаа хэлдэг. Тиймээс хүчний тэнцвэрийг өөрчлөхийн тулд Нарутог болон бүх 9 сүлтүүдийг алнаа л гэдэг. Ер нь бол өнгөрсний бүр müсэн арчин хайж дэлхийн түүхийг цоо шинээр нь цагаанаар нь дахин бичнэ л гэхэд Наруто юугээл дунд чөнгөөр нь дургуулах үедээ Сасукег надад атгачих гэж Итачи дамлж байсан амлалтаа санан тэд хоорондоо гар зөрүүлж тулалднаа. Taking shots at the enemy. I'm gonna make it to the top, leave a legacy. If I got something to say, you better let me speak. Turn it up a new degree, bitch, you ain't seen anything. I pop off with the new rock, electronic, blow the sonic roof up. I'm too honest when I take a few shots. They're too toxic, need to take the noose off. And you cannot save me, 'cause I don't need saving. It's everything I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. You are not as tough as I'm back, you know that I never left. I got tracks and some music
that you never guess. I don't slack, don't lose, learn your lesson yet. When I get to choose what I do, I'm like a weapon. I'm not sharp as many, but got heart, I'm ready to change. Scars to envy, to win large and plenty. I like to play fast, never change back. Calling out, I'll pay back, cause I'm great at that. Oh, you cannot save me, cause I don't need saving. It's everything I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me, I think I've had enough defeat. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. You were not as tough though. Don't wanna test your luck with me, I think I've had enough defeat. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots, who are not as tough as me. Don't wanna test your luck with me, I think I've had enough defeat. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots, who are not as tough as me. I'm taking shots at the enemy, I'm gonna make it to the top, leave a legacy. If I got something to say, you better let me speak. Turn it up a new degree, bitch, you ain't seen anything. I pop off with the new rock, electronic, blow the sonic roof up. I'm too honest when I take a few shots, they're too toxic, need to take the noose off. You cannot save me, cause I don't need saving. It's everything I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. You were not as tough as I'm back, you know that I never left. I got tracks and some music that you never guessed. I don't slack, don't lose, learn your lesson yet. When I get to choose what I do, I'm like a weapon. I'm not sharp as many, but got heart, I'm ready to change. Scars to envy, to win large and plenty. I like to play fast, never change back. Calling out, I'll pay back, cause I'm great at that. Oh, you cannot save me, cause I don't need saving. It's everything I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me, I think I've had enough defeat. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. You were not as tough though. Don't wanna test your luck with me, I think I've had enough defeat. Ийхүү тэр хоёр тулалдаж хоёулаа эцсийн тусал чакрага шавхаж Расенган болон Чидоригоор хоорондоо мөргөлдүүлэн эцсийн дайралтаа хийж тэр хавийг сүйтгэн тулаан өндөрлөдөг. Тэгэл тэд хоёулаа амьд байх боловч биеэ ч хөдөлгөх тэнхэл үлдээгүй сарыг харан жоол ярилцаж амждаг. Сасуке Нарутогоос би хүчтэй болохын тулд харанхуй замаар ямар ч эргэлзээгүйгээр алхаж энэ бүхнийг хийж байхад ягаад чи одоо гэр надад ингэж сайн хандаад намайг үзэн яддгүй юм бэ хэмээн асуухад Наруто яагаад гэвэл чи миний найз болохоор гэж хэлэх үед Сасуке энэ бүх хугацааны дараа одоо л нэгэн түүний сэтгэлийг онгойлгов гэмээр үнэхээр яг л энэ үед Сасукегийн сэтгэлд байсан харанхуй алга болж түүний нүүрэнд инээмсэглэл тодордгоо. Тэгэхэд Наруто бид шинэ ертөнцийг бүтээнэ. Гэхдээ зөв замаар шинэ шиноби ертөнцийн түүхийг бичлэлцэн мэдээж чамтай цуг. Учир нь чи бид хоёр бол цусаар холбогдсон ах дүүс гэж хэлэхэд тэд энэ тулаанд нэг гараа алдан үнэхээр л цусаар холбогдсон ах дүүс болсон байдалтай байхыг бид олж хардгаа. Сакура Какаши нар тэднийг олж ирэх ба Сакура тэр хоёрын шархахыг эдгээх үед Сасуке Сакурагаас өмнө хийж байсан бүх зүйлдээ үнэхээр чин сэтгэлээсээ уучлалт гуйж Сакурагийн маань сэтгэлийг мөн ч сайхан амрааж амждаг. Какаши маань яаж нулимсаа төвчвүтэй нүдэн дээр нь түүний шавнар дахин инээлдэж буйг харах маш л гайхалтай байсан байх л. За тэгээд Наруто болон Сасуке нар цухтаа гарны барил хийж мөнхийн Цукуйомыг цуцлан болиулж шиноби ертөнцийг ерөн аварсан гайхалтай
Энэ 4-р ихтэй энэ хүргээ дуусаж байдаг. Хэд хоног өнгөрсөн ба дайнд амиа алдагсад тэр хэд үндэтгэл үзүүлж байх ба Какаши 6-р Хокэге болсон байдалтай яг л Обитогийн хүснээр Нарутогийн цаг нь болтол Хокэге болсон байдаг. Сасуке харин нууцаар тосгоноос явах гэж байх ба Какаши болон Сакура түүнтэй ирж уулзахад Сасуке би нинжагийн ертөнц болоод Конохог үргэлж сүүдрээс хамгаалж байх болно. Тиймээс холын хол аянд гарч Кагуягийн өөр үлдэгдлүүдийг олж устгана хэмээх ба Сакура дахин нэг удаа намайг аваа яваач хэмээн ичингүүрэн түүнээс асуугаад магадгүй дараагийн удаад болох юм гэж үйдэг шүү. Энэ хоёр ингээд жан болж байгаа л гэж. Мэдээж тэгэл Наруто түүнтэй уулзахгүй яаж явуулах вэ? Түүний замд уулзах ба түүнд чи үргэлж Конохагийн шиноби хിവэрэ шүү хэмээгээл нөө түүний тухны хамгаалтыг нь эргүүлж өгөх ба Хаширамагийн хийснээр шинээр гар ургуулах ажил эхэлснийг хэлж өгдгөө. Түүнийг хүлээвэл гар шилжүүлэн суулгаж өгнө л гэхэд нь мэдээж Сасуке өөртөө үргэлж өнгөрснийг санагдуулахын тулд нэг гараа энэ чигт нь үлдээхийг илүүд үзэн тэд цалцгаадаг. Энэ бүхнээс олон жилийн дараа Асумагийн охин том болсноор хүн Рокли хүүхэдтэй болж өөртөө адилхан тайжцүү суралцаж буйг хүн Сакура гэрийн эзэгтэй болж бүр охинтой болсон байгааг мэдэж авнаа. Мэдээж энэ бүх түүхийн гол дүр, гол зорилго маань биелэж Наруто маань Конохагийн 7-р Хокэге болсон байхыг бид нар харснаар энэ авгаа зохиол гайхалтай аниме маань энэ үргээ дуусаж байгаа билээ. Ийхүү энэ хүртэл залхуу надтай ингээд 16 парт анги буюу одоо Наруто Shippuden гэх 500 ангитай зурлыг цуг үзсэн та бүхэндээ хэмжээлшгүйх баярлалаа. Миний хувьд үнэхээр гайхалтай зохиол, гайхалтай аниме мөнөөсөө мөн та бүхэндээ тэгээд хуваалцахад үнэхээр их таатай байлаа. Баярлалаа. За тэгэхээр энэ удаад хин юу гэж залхуу намаагаа дэмжсэн бэ гэвээс хурдан Наруто хийгээч 2 дүүтэйгээ үздэг шүү гэд 2К, Nightcore дэмждэг шүү гэд 5К, дэмждэг шүү дараагийн парта хурдан гэд 1К, амжилт бро Нарутого хурдан дуусгаарай гэд 2К, дараа нь Yu-Gi-Oh гэд 2К. За энэ Yu-Gi-Oh ч гэсэн мэдэхгүй байна. Ярих жаахан тиймхэн аниме баха. Ажлын хажуугаар сонсох гоё байдаг шүү. 0889 гээд 11111 төгрөг. Үнэхээр гоё гээд 10К. Намайг зарлах хэрэггүй баярлаа гээд 10,000. Нарутогийн дараа Hunter x Hunter гээд 1100. Өөр сууг яриад байсан болохоор дэмий авах гэж бодоод байгаа шүү дээ. Наруто дуусаад Боруто гээд 1К тус хийж залхуу намаагаа дэмжсэн та бүхэндээ зөндөө их баярлалаа. Тэгээд хайртай шүү. За тэгээд дараагийн аниме юу оруулахаар байна тэгээд та бүхэн хилцгээгээрээ тэгээд тун удахгүй цоошин цуурлаараа уулзтлаа. Түр баяртай.